Өнөөдөр амралтын өдөр болж байна миний. Тэгээд бид 3 гэрээсээ гараад өглөөний цай гоё далаа дээр уух гээд явж байна. Тэгчээд хүнсээ цуглуулнаа. Гадаа гоё халуун тэгээд ийм смутитэй бүр үнэхээр тасархаа амтагч байна. За энэ ингээд хоёрын хүсээ цуглуулах төлөвлөгөөний нэг байгаа тоосны. Монголч одоо яг нөгөө шинэ ургацын нөгөө ургач байгаа. За хүнсний үед одоо үед гэж байна. Free range гэсэн нэг авлаа. За тэгээд махны үн юу видео австрал хамаар авч байна. Энэ одоо жишээлбэл хоньны махны үн байгаа. Хоньны махны үн $17 гэнэ. Тэгээ ингээ ийм буйны мах $46 болж байна. За тэгээд бас юм 7 хоногта нэг удаа саалман нэгдүүл аймаг зүгээр байдаг. Саалман авчи. Хил нь $15 гинэ. Ийм стейкний мах хил нь $17 гинэ. Заримдаа ланчтай аваад явчихаар аймаг зүгээр байдаг. Бичээд яваад байна гэсэн чинь микрофоноо холбоогүй байсан юм байна. За одоогийн байдлаар ийм юмнууд авчи явж байна. Хоёр ингээд ийм ус ингээд авчдаг хөрөгчөндөө. За энэс нэг авч. Наартай ингээд кола мол амар хямдхан байгаад. За энэс авч байгаа юм байна манай хүн. Тэгээд энэ болохоор шингэн нөхдөг ундаа байгаа. Энэс нэг хоёрыг авч. Энд ингээ хямдарсан юмнууд нь 7 хоног болгоо өөр өөр байдаг. Энэ удаа будаа хямдарсан байгаа юм байна. 13 50 болцсон юм байна будаа. Хав ийлэн австрал будаа. Ганцаараа хүн юм төрж явсан чи ямар их юм бэ? За энэ болохоор ингээ саалман байгаа. За энд болохоор ингээд оливын доснуудаас хямдарцнууд нь байна. Ээж! Оливын дос гэрт байгаа мó? За өндөг болохоор 6 хийдтэй байна. Энэс нэгийг авчи. Йогурт авъя. Нэг хогны ут авъя. 0 та авдаг юм. За ингээ бок нь бас ингээ хямдарчж байгаа цаартаа $18 болоод $10 болцсон байна. Яа. Энийг авъя. Энэ болохоор ингээд юм өмнө дээр хийгээд уугаад смути идмэрт дээр хийчихээр айгуу зүгээр байдаг. За манайхаа би гэртээ ороод ирсэн байна. Одоо та нартай авсан хүнснийхэн 7 хоногийнхаа хүнсний зүйлүүдийг хамтдаа харуулъя. Манай хоёр намайг бичлээ хийгээд өрөөндөө орцгооцсон байна. Ганцаараа авахгүй хамтдаа авч юмудаа задалдаг. За авсан юмудаасаа эхлээд явъя. Тэгээд энэ удаа болохоор $310 юм авсан байна. Ерөнхийдөө бит хоёр ингээ хоёлоо хүнсээ цуглуулахдаа $200-аас $300 хооронд болдог 7 хоног болгон. Тэгээ хийхдээ ер нь бол гэртээ хоолоо хийж идэх хийчээдэг. Тэгээ зарим үед амжихгүй үедээ бас гадуур хоол иддэг.
За тэгээд би сая дэлгүүрт ороод та нартай харуулсанчлан Австралид COS, Woolworths гээд Aldi гэдэг ийм 3 дэлгүүрүүд өгөхгүй хүнсээ цуглуулдаг. Тэгээд бит хоёр их хөвчлэн COS-оос цуглуулдаг. Тэгээд заримдаа манахаас нөгөө Woolworths ярих юм болохоор Woolworths-оос бас цуглуулдаг. Гэхдээ Woolworths COS-ыг бодвол арай жоохон зарим юмнууд нь үнэтэй юм шиг санагддаг. Тэгээ COS бол ер нь бол хамгийн дундаж үнэтэй, тэнгүүтээ хамгийн өргөн сонголттой тийм дэлгүүр байгаа. Бас миний влогийг өмнө үзчихсэн хүмүүс мэдж байгаа бах тий. Би Австрал 100,000 төгрөгөөр юу авах вэ гэд влог 2-оос одоо 3 жилийн өмнө COS-оос бас хийжсэн. Тэгээ энэ удаа бас COS-оос 7 хоногийнхоо grocery shopping хийгээд ингээд та нартайгаа влогоороо хуваалцаж байна. COS болохоор бас одоо энд юмнууд нь 7 хоног болгоо яг спешиал дандаа хямдардаг. Тэгээ 7 хоног болгоо өөр юмнууд ер нь бол хямдардаг гэхгүй. Тэгээ энэ удаа ийм Австрал цагаан будаа хямдарсан байгаа 5 илийн тэгээд энэ будааг авсан байна. Ер нь бол ийм будаа одоо тий оливын тос эднэр яг хямдарсан үед нь авчвал айгүй зүгээр байдаг. За тэгээд ийм саалман авсан байна. Энэ болохоор ийм том саалман. COS болохоор хажуудаа юм нөгөө бекрийн газар та тэгээ ингээд талах эднэрээ өөрсдөө хийж байхгүй. Тэгээд манай хүн талах эднэр ингээд ийм талах авсан байна. Амралтын өдрөөр ер нь бол өглөөдөө талах иддэг. За тэгээд энэ бас манай хүний идэх ийм чипс авсан байна. Энэ болохоор sea salt-тай яг ийм чипс байна. За тэгээд миний селери байна. Селеригээ 7 хоног, зарим 7 хоногт 2 авдаг, заримдаа нэг л селеригээр ингээд 7 хоногоо болчихдаг. Тэгээд ийм өгөрцөө, Либан өгөрцөө гэдэг ийм өгөрцөө байна. Энэ өгөрцөө болохоор хилэн $4.5 байсан уу иймийг авсан юм байна. За энэ бас манай хүний өглөөдөө заримдаа цайгаа ууж амжихгүй бол ингээд аваа явчихдаг ийм бичэн байна Австралийн. За тэгээд ийм оранж байна. Оранж болохоор хилэн $3 гэж ийсэн. 1 кг гарантаг авсан байна. Тэгээ Австралийн ер нь бол жимс нь хамгийн гоё. Бит хоёр ингээд өөр орнуудаар аялаад өөр газар очисон ч гэсэн яг Австралийнхан жимсээ санддаг айгүй их. Жимс нь бүр хамгийн бэст яг дандаа яг бүгд Австралдаа тайрч ургуулсан тийм жимснүүд байдаг. За тэгээд киви байна. Жимс болгоно бас өөр өөрийн бас сезонтой байдаг. Одоо болохоор гүзээлцгэний сезон байгаа. Тэг киви болохоор $4-5 гэд байна. Киви бас оройдоо идэхээр хүний биед айгүй сайн байдаг. Мах байна. Ийм минс татсан мах байна. Энэ болохоор яг органик гэдэг энэ махыг авахар бас айгүй зүгээр байдаг. Хүмүүс болохоор $7 2 кг-аараа угаацсан тийм төмс байгаа. За тэгээ анх Австрал 7 гаруй одоо баг 8 жилийн өмнө ирэх жахад авч исэн хүнсний үн мэдээж одоогийнхтай харьцуулахад Австрал ч гэсэн юмны үн хаасайг өссөн байгаа. Тэгээд энэ хүмүүс эднэр чи анхлаа би санаж байна. $5 гэдэг байсан. Одоо ингээ 2 жил нь өсөөд $7.5 эднэр болцсон байна. За тэгээд ийм стейк байгаа. Австрал бас махан айгуу сайн чанартай мах байдаг. Тэгээд саалман бас загасны бүтээгдэхүүнүүд айгуу дайггүй байдаг. Энэ загасны мах нь болохоор $17.50 гэж байгаа юм байна. За тэгээд би өглөөдөө матча латте уудаг болохоор ийм өвөтний сүү авсан байна. За ийм chicken breast авсан байна. Дахианы цээж мах. За тэгээд ер нь бол мах эднэр өндөг эднэр авахтаа дандаа органик гэд тэрийг авдаг. Тэнэ ээж цээж махаар айгуу бүх юм хийж өгöd байгаа. За тэгээд ийм витамин ээж авсан байна. Энэ болохоор витаминууд сайн хямдарсан байсан 50% хямдраад. За тэгээд blueberry-г бүр өглөө болохын иддэг ийм wrap авсан байна. Хумсалсан сармис байна. За ийм хогны уут авсан байна. Өгөрцөө авсан байна. Манай хүн ажил дээр уух юм energy drink авсан байна. Уул нь бол муу тэгээ хаяад ингээд өдөрт нэгийг заримдаа уугаад идэв. За энд болохоор юм байна. Өнөр оруулагч нэг ч өгдөлөө 0-д тавьдаг. Энийг би бүр заавал хэрэгэлдэг. Тэгэхгүй бол 0 юм зүгээр цэвэрхэн устдаа би харах ерөөсөө дурггүй зандаа юм гоё үнэртэй юм хөөсөрцөн тийм 0 ер нь бол хэрэглэх дуртай. За тэгээд аяг угаагч авсан байна. Бит хоёр ер нь хурцлаа аяг угаагчтай угаачдаг болохоор энийг нэг хэрэглээд байдгүй юм. Одоо би та нарт хэлсэнчлэн гүзээлтгэний улирал гэсэн шүү дээ. Тэг ингээд гүзээлтгэн нэг нь $2 болсон байсан. Тийм гүзээлтгэн авсан байна. Гүзээлтгэн бас бүр амар гоё амттай. За энэ бас миний хамгийн хэрэглэх дуртай бас жимс байгаа. Тэгээд зарим жимснүүдийг ингээ хүлдөөснөөр нь хэрэглэхээр бас айгүй сайн юм бэлээ. Тэгээ энэ болохоор хүлдөөсөн бүх төрлийн жимснүүд байгаа. 4 төрлийн жимс байгаа. Гүзээлцэн, тэгээ blackberry, blueberry тэнгүүтээ усан үзэм гэдэг энэ 4 төрлийн жимс байгаа. Яг таргет нартай холиод уучгаад айгүй зүгээр байдаг. За тэгээ дахиад ийм blueberry авсан байна.
За ийм Powerade гэдэг энэ болохоор яг шингэн нөхөд зориулттай ийм уух юм байгаа. Энэ тэгээд бас би ингээ сахартайгийн өмнө айгу уудгүй байсан ахгүй гэсэн чинь манай хүн зүгээр штэ ингээд шингэний чинь сайн нөхөн ингээд фитнес одоо гүдэг хүмүүс юу нь бол энийг фитнест явахдаа дандаа авч ууд юм билээ. Бид гурав тэгээ сая өглөөний цайгаа уугаад жоохон затгалан хүнсээ цуглуулсан болохоор бас нэх амар тэгэж юм аваагүй өсцөн цуглуулахаар айгүй юм аваад идэв штэ. За тэгээ өндөг авахтаа ингээд дандаа free range өндгийг авдаг байгаа. Хэмжээ нь болохоор иймэрхүү байна. Нэг хэсэг чинь өндөг бас олдохгүйсэн энд нэрээ өндөг дуусаад исэн. Тэгээ өглөөдөө ер нь бол заавал 2 өндөг идэх хэрэгтэй байдаг. За тэгээ бас та нар маань комент хэсэгт бичээрэй яг Монголд юмнууд өөр та нарын амьдарч байгаа орнуудад ер нь хүнсний үн ямархуу байдаг вэ гэдгийг талаар. За тэгээ манай хүн юу нэг жоохон анцтай юм дуртай юм ажил дээр идэх Twix авсан байна. За тэгээд энэ тараг байгаа грек йогурт болохоор бас миний өглөөдөө оройдоо идэх дуртай юм йогурт байгаа. Энэ йогурт болохоор ямар ч сахар байхгүй яг жинхэнэ натуралаараа байгаа. Тэгээ яг энийг энтэй холиод идэхээр бүр үн тасархаа амттай. Тэгээ дээрээс нь банан, алмонд хийгээд идчихээр гоё болдог. За тэгээд бит хоёр ийм юу айгүй хаавж удаг, ийм газтай ус айгүй хаавж удаг. Яг ингээд ам цангасан юм уумаар санагцсан үедээ газтай ус уухаар айгүй зүгээр байдаг. Тэгээ хямдарчгаар нь ингээд аваад тавьчихдаг. Бүр боксоор нь авчдаг. Тэгээ энэ удаадаа ингээд жижигээр нь авсан байна. Нэг нь л болохоор $6 болсон байсан. Ийм брокколи байна. За тэгээд помидор байна. Ийм помидор бас энэ бас нэг хэлэнд $3.5 болсон байсан. Би помидор идэх бас амар дуртай. Тэгээд лимон байна. Лимонтой усын ус уух дуртай. Авокадо өдөрт заавал бас талыг иддэг. За энэ болохоор юм гахаан мах авсан байна. Манай ээж жэюг амталж тавина гэсэн. Алим байна, юм ногоо алим. Селеритэйгээ хольж уу. Тэгэд нэг алим хүн өдөрт идчихээр юмч хэрэггүйгээ тэгээд идэж штэ. Тэгээд тийм болохоор алим бол хүний биед хэрэгцээтэй бас жимснүүдийн нэг байдаг. Алим идэх би айгуу дуртай. Тэгээ банан бас өглөөдөө идэх явчихаар айгуу уюг байдаг. Банан өглөөний цайндаа иддэг. За тэгээд манай ээжийн дуртай бэца байна. Луун байна. За тэгээ киви ногоо алимыг селеритэйгээ холиод жуусээ хийж уун. За дараа нь болохоор ийм сонгон байна. За тэгээд ийм юмнууд авсан байна. Тэгээд дээрээс нь нэмэгдээд яг бит хоёр бол үндсэн махаа аваагүй байгаа. Мах болохоор өөр дэлгүүрээс авдаг. Тэгээд яг иймэрхүү юмнууд оролцоо. Тэгээд энэ удаагийнх дээр болохоор вок эднэрээ аваагүй байна. Өөр бас нэмэлтээр юмнууд ингээд авагдвал бас үнэн дээш юм уу доош явдаг. Тэгээд 7 хоногийн ер нь бол 2 хүнтэй гэр бол Австрал нэг $200-аас $300 хүнсээ цуглуулдаг. Тэгээд та нарын амьдарч байгаа орон газар эсвэл ам бүл хэдүүлээ. Тэгээ хідэн дүүргөнд хүнсээ цуглуулдаг вэ та нар манаас комент хэсэгт бичээрэй. Би бол амар хуурцтай. Хурд хүчний мангас. Шажигнуудад шидээ. Хүмүүс намайг амар юмаа шиддэг гэдэг юм. Би угаасаа юм амар хурдан савсгануур хөдөлгөөнтэй байхгүй юу хөрх юм шидээгээд ч шидээгүй яг цаанаасаа хийж байгаа юм нь тийм штэ. Яг хөдөлгөөн нь тийм байгаа байхгүй юу.